За өнөөдөр холихын дүрм ашиглан бодлого одох аргатай танилцъя. Мягмар Сүрэн багш нь байна. Холихын дүрмээр процентын концентрацтай уусамлуудыг бэлтгэхэд бол ашиглаж болдог. За жишээлбэл энэ дээр өгүүлбэрийг авч үзье. 40% 200 г цууны хүчлийн уусмал гаргаа авахын тулд тийм ээ 90% ба 10% уусмал тус бүрээс ичний хэмжээтэйг авах вэ гэдгсэн мэт штэ. За ингийн тулд яах вэ гэхээр холих гэж байгаа 2%-ийн концентрацаа дээр доор нь бичнэ. За өөрөөр хэлбэл 90% уусмлыг 10% уусмалтай холих гэж байгаа тийм үү? За эндээс тэгвэл гарган авах процентын концентрац нь 40%. За ингээд голд нь биччихдэг байна. За ингэснийхээ дараагаар тэгш үнцгтийн диагоналыг ингэж татаад их тооноос нь багыг нь хасна. За 40-оос 10-ыг хасгаар 30 г болно тий. За нөгөө талаас 90-с 40-ыг хасгаар 50 г гэдэг ингээ хоёр диагоналынхаа дагуу хасах үйлдэлүүдийг хийдэг байх нэ. За холихын дүрмээр бодлого одох нь нэг талаараа бол маш сонирхолтой тэгээд амархан байдаг. За энэхүү аргачлалыг тайлбарлаж байна. За одоо тэгээд энэхүү бичиглэлээ уншихдаа за нэгдүгээрт энэ дээд хэсгийг бол уншдаг байх нэ. Дээд хэсгийг. За хоёрдугаарт болохоор энэхүү доод хэсгийг ингээд уншдаг гэж ойлгож болно. За 3 дугаарт нь бол энэ бидний холин гаргаж авсан уусмлын хэсэг байна. За ингээд цааш нь бичиглэлийг хийхдээ грамм гэдэг хэсгээс нь эхлээд уншина. За тэгвэл энэ нэгдүгээр хэсэгт бол 30 грамм 90% уусмал дээр нэмэх нь тийм ээ. Хоёрдугаар хэсэг болохоор 50 грамм гэж граммаас эхлээд бичиж байна. Энэ маань 10% уусмал байсан шүү дээ. За ингээд 3 дугаар хэсэгт яасан бэ гэхээр 30 дээрээ 50-га энэ хоёрыг нэмж үзэх нь тийм ээ. За ингэхээр 80 г уусмал гарсан байна. Эндээс ч гэсэн харагдаж байна. Ингээ 80 г уусмал. Гэхдээ энэ маань 40% уусмал шүү гэдэг анхны заавар нь гараад ирсэн байна. За одоо тэгвэл нь штэ бид нар 40% уусамлаас энд бол 80 г-ыг гаргаж авахдаа 90% уусамлаас 30 г, 10% уусамлаас 50 г-ыг бол нэмсэн биз дээ тий. За тэгвэл одоо 40% уусамлаас бид нар 200 г-ыг бол гаргаж авах гэж байна тий. За тэгвэл 200 дотроо 80 г маань хэдэн удаа багтж байна вэ гэхээр 200-га 80-даа хуваачна тийм үү. За ингээд 2.5 дахин багтж байна. За тэгвэл нь штэ энэ 10% уусамлын хэмжээг ч гэсэн 2.5 дахин нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл 50-га үржих нь 2.5 гээд ингээд 125 г 10% уусмал тийм ээ. За 30-га мөн дахин 2.5-аар 5 дахин ихсгэж өгөх нь байна тий. Ингээд 75 г 90%-ийн уусмал болох нэ. За ингээд энэ дээр өөрөөр хэлбэл 200 г 40% уусмлыг гаргаж авахын тулд тий 75 г 90% уусмал 10% уусамлаас 125 г-ыг нэмэхэд нийтдээ 200 г 40% уусмал үүсдэг болох нь харагдаж байна. За хэрвээ бодлого дасгалаар зөвлөгөө авахыг хүсвэл 9813 33 11 дугаард хандаарай.